Салгаач болгоорой. Хоолоо салгасан тий. Нээшээ доош. Гаргадаг. Нөгөө самбар номбраа яацیں۔ Та утлаараа самбаргүй сууж байгаа юм байна шүү. Тийм үү. Тэр нэвтрүүлгээр гэл бос яваа. Тийм үү. Гэтэ чимбахыг энэ хэсгийг дасна гэж бодож байна уу? Би бол дасна. Дүүрэн будаа сэрэ. Тийм үг тийм. Өөрийн шарал туяа гухтаснаа. Бараараа. Тийм дэг. Яг жихвч ирсэн асуу жихвч авч шидээр санагддаг байхад. Морог цаашаа юу. Оо хайбэ. За бүгдэнд нь өдрийн мэнд төргий. UAI Entertainment-ийн хүн чихэр нэвтрүүлгийн 2 дахь доор хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр хамтдаа юуны талаар хоб бодсох вэ гэхээр штэ тий. Жинхэнэ эр хүний талаар ярилцсан. Юу бодож чинь? Жинхэнэ нэр хүн. Жинхэнэ эр хүн. Аха. Жинхэнэ эр хүн гэхээр юу бодож чинь? Мэдгүй. Энэ дотор нэг эрэгтэй хүн босгож ирээд байгаа шиг байна. Яг тийм босгож ирсэн эрэгтэйг би барыг бодчихлоо. Чи байх юм байна. Тэгэж. Яг тийм гадна төрөх юм уу? Яг тийм шээ. Нөгөө эрэгтэй хүний өөрөө ч мэдлгүйгээр нэг гаргадаг хайр хүрмээр үйлдэлүүд идэх штэ тий. Жижигхэн ч гэж болно. Тэр нь том ч гэж болно. Заримдаа өөрснөө мэддэг ч гэж магадгүй, мэддэггүй ч гэж магадгүй. Эмэгтэй хүмүүст тэр нь маш юм гой санагддаг. Ирэх хүн шиг мэдрэмж төрүүлдэг. Тийм үйлдэлүүд юм л. Надад болохоор эрэгтэй хүний ингээд нэг юм хөөрг ингээл хөөрхөн штэ амар халамжтай шүү амар хөөрхөн ингээл мундаг штэ гэхээр ингээл хөөрөөл ингээл нэг дотроо ингээл баярлал ингээл улам л айгу хичээгээд идэг штэ тий ингээд нэг альва юу ч хийж болно тий. За одоо юу гэдэг хайр дурлалтай байж болно, амьдрал хандчаа хандлага нээж болно, өөрийг нь ингээ халамжилж байгаа үйлдэлт нь нээж болно тий. Тэр нь надад айгүй хөрхөн санагддаг. Яг хөөрөөл ингээд тийм баясаад тий. Хөөрөөл гэдэг тийм. Юу юм бэ? Тэрэндээ амар бахархаад байхгүй өөрөө тий. Одоо хөөрөөд гэдэг үгээ жоох муухайгаар ойлгож болохлах л та тий. За юм амар хөөрөд мөрөд гэдэг хөөрөд гэж бид нар дотроо болохоор хөөрөөд гэж хэлээд байгаа байхгүй юу? Өхөрж байгаа болохоор хөөргөд хар хөөрхөн улам хөөрхөн болоод идэг штэ гэдэг өхөрдөд байгаа л нэг хөөрхөн санагддаг та. Аха. Надад болохоор намайг ингээд юм эмэгтэй хүн чи айгүйх ярьдаг штэ айгүй чалчдаг штэ тий. Тэгээ энийг ингээд бид нар өөрсдөө чалчдаг гэдгийг мэддэг. Тэгсэн чинь намайг чалчин гэж бодохгүйгээр миний үг болгоныг ингээд сонссон байдаг нь надад амар гоё байдаг. Үнэхээр гоё байдаг. Одоо тэрийг би ингээд юун дээрээс амар сайн анзаарсан бэ гэдгсэн чинь ер нь жоохон түүхээр л та. Манай эртний хүмүүс гэж. Одоо манай цэцэг юу судар дэлгэж байна. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээ мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. Яагаад ингэ санагдсан гэдгсэн чинь яг ингэ гоё мэдэрсэн. Тэр нь сая өнгөрсөн оны шинэ жилээр Тэмка надаа ингэ ноутбук бэлгэлэхгүй юу? За. Тэгээд одоо Asus уу? Тэгээд би ноутбуктэй яагаад надаа ноутбук бэлгэлж байгаа юм болоо гэд ингэ гайхаад асуусан байхгүй юу? Би ноутбук авсандаа баярсан л та чи мэдээж ингээл шин загварын гоё ноутбук тий баярсан. Гэхдээ ингээд яагаад ноутбук гэж би асуусан байхгүй юу? Тэгсэн чинь битээр ингээд нөө анх болцдог байхдаа одоо энэ наллахын нэгээр гараал Төв аймгийн уртлаар нэгж тойрол ингээл яарамгаар орж ирээд энэ битээр яг болцооны маршрут ахгүй юу? Нэг юм бараг 80 гаруй км явд юм уу хайшин. Тэнийг юм марш самар цөмөд. Тэгээ самар цөмөд явдаг байхгүй юу? Олдвол самбараа олдвол цөмгөө. Тэгээд энэ ер нь маршрутаараа ингээд нэг удаа явж агаад тэгээ битээр ингээд ингэж явахдаа нөгөө аягүй их нөгөө амьдралынхаа туулж өнгөрүүлсэн түүхүүдийг их ярьдаг байхгүй. Тэгээ би нэг удаа нөгөө өөрийнхөө ноутбукийг хулгаад алдчихсан. Оюутан байхдаа. Тэгээ би чи оюутан байхдаа нөгөө тийм амьдралаа баян оюутан бол ерөөсөй байгаагүй. Тэгээ ээжээсээ ингээд нэг юм ээж нэг юм кананд дуулах гэсэн 10,000 төгрөг өгчих гэж хэлхээс ингээд ичээд идэг хүүхдээсэн байхгүй. Тэгээд ингээд ажил хийдэг. Тэгээд тэр үед ч нөгөө оюутны 70,000 гэж ордог байсан шүү. Бас цалинтай. Тийм цалинтай. Тэгээд тэр чинь ингээд нөгөө голч дүнгээс хамаарад 3.6-аас илүү 3.8-аас дээш голч дүнтэй сурах юм бол 70,000 чинь 140,000 болж ордог байсан байхгүй. Тэгээд би яг тэгэж авахын тулд амар хичээнэ шүүмээрээ суугаал амар их.
тэгж жагаад нэг 300,000 төгрөгөөр би амьдралдаа анх удаа тийм үнэтэй ноутбук өөртөө худалдаж авсан байхгүй юу. Гэтэ тэр ноутбук биш дээ. Тухайн үед ноутбук нэг сайн сая 500,000 гэдэг байсан. Миний 300,000-ын ноут бол зүгээр мөнгөгүй надад л таарсан л ноутбук байхгүй юу. Тэр болно шүү дээ. Тэгээд тэрнээс өмнө нөгөө хичээлээ яаж хийдэг байсан гэхээр ингээл ноутбуктэй найзуудынхаа ноутбукийг гуугаал шөнө оройн цагаар ингээл бие даахт суугаал хичээлээ хийж дуусныхаа дараа хийгээд дууссан бол найздаа ноутбукөө өгчдөг гэл ингээл гуугаал. Тэгэл энэ түүхмөхөө би ингэж ярьж байгаа. Тэгээ нэг өдөр оюутны байранд амьдардаг байхдаа нэг давхарт амьдардаг байсан чинь нэг өглөөс ирсэн чинь яг ингээд цон хонгоолгоод нэг давхар болохоор миний ингээд ноутбук цаанаас нь ингээд тулгаач авагдсан байсан байхгүй юу. Тэгээд би ингээд нөгөө нэг арай гэж нэг 300,000 төгрөгөөр авсан ноутбук гоо алчиж байгаа байхгүй юу. Тэгээд дахиад би ингээд найзуудынхаа ноутбукыг гуугаал тэгэл өрөөнд нь ингээд хаяа нэг ингээд зүгээр ингээд сүүл рүүгээ олон дахин гуусраад хүн чи ичэн штэ. Тэгэнгүүтээ ингээд юу байна гэл өрөөнд нь ороод ингээл юм ярьж ингээд цаг 2 цаг хэрэг бүр сууж мууж байгаа. Тэгэл хичээлээ хийсэн байна уу юу гэж одоо аяыг нь харж агаад хичээлээ хийжэл ингээл унтах жаах юм бол өнөөс нь гяс ноутбук дээр юм хийчихэд аваад игээ буцаад энэ өрөөгөө орсон байхгүй. Тэгээ би энэний талаар ингээд нөхөртөө ярьсан. Тэгсэн чинь энийг би ярьснаач мартцсан. Тэгээ надад шинэ жилээр ингээд нөгөө ноутбук өгчээсэн. Яагаад гээд дараа нь ингээд асуусан чинь үгүй тэр үед ингээд эрэгтэй хүнд ингээд нэг юм гол гогддог үе байдаг. Миний ингээд ийм нэг амьдралд ингээд нэг амар хэцүү яайда гэсэн үе эр хүнд ч гэсэндээ байдаг. Тэгээд чамаг яг тэр дурсамжаа ярьж хахад би бүр чиний өмнөөс ингээд нэг юм гол зураад байсан. Тэгээд би чамаг яг хөө чи ноутбуктэй л ахалтаа. Гэхдээ чам би ноутбук бэлтгэхийг хүссэн юм аа. Гээд ингээд хэлсэн чинь одоо миний амьдралдаа авч исэн хамгийн гоё үн цэнтэй бэлэг миний ноутбук байхгүй юу? Тий. Тэгэл эмэгтэй хүн бол зүгээр ингээд нэг юм чалчж ийн л гэж боддог, ярьж ийн л гэж боддог, түүх ярьж ийн л гэж боддог. Тэгсэн чинь ингээд тэрийг ингээд нэг юм амар чин сэтгэлээсээ сонсоо. Тэгээ ингээд миний өмнөөс миний тэр түүхтэй миний тэр нэг оюутан амьдралын тарчих үедээ хамт байсанд нь амар хайр хүрдэг нэлээ. Тэгээ шүү дээ. Аваад үгээгүй тий. Тэр чинь надад нэг юм хэрэгтэй байна гээгүү зүгээр ингээ ярихад эндээс нөө мэдрэмжээрээ ойлгоцсон байна гэдэг нь гоё байхгүй. Мэдрэмжтэй л хүмүүс л хийх юм л да бас л. Тэр үнэхээр гоё юм билээ. Юм жижиг гэлтгүү түүхийг нь сонсоод тэрэнд нь зориулаад ингээд нэг юм дутуу байгаа юмыг би гүйцээгээд өгч юмсан гэдэг ч юм уу. Тим сэтгэл надад үнэхээр хэр арга эрхтэй хүн бол гэхгүй ч одоо мэдрэмжтэй тий. Тэгээд тэр ингээд тэр үедээ чинь цуг ингээд бараг аялцсан байгаа байхгүй юу. Тэрийг чиний үгийг бүр амар сайн сонссон шүү дээ. Тийм яг ингээд амар үн цэнтэй болгож сонсоод тэгээ бүр ингээд тэрэнд байна. Тэр үед энэ нь хэрэгтэй байсан бол гэдэг байдлаар авчихсан хүрх юм тий. Яг нөгөө тийдэх ирчүүдээ угаасаа хамгийн гоё үйлдэл тэр шүү дээ. Ингээл нөө эмхтэй өнгөл өглөөл ингээл идэг те ням тэгсэн ингээл өгүүлж яхад нь юу ч болоогүй юм шиг ингээл сосоод ч байгаа юм шиг ойлгооч байгаа юм шиг үгүй юм шиг байжсна. Хамгийн гол нь гол хэлэх гээд байгаа санаа нь айл үчи мэдсэн байдаг авцсан байдаг. Тэр нь тэгээд нөө юу гэдгийг хамгийн амарх юм ч байхгүй. Одоо надад нэг хэрэгтэй ч юм уу таалагдсан юм аа нөгөө нэг шеэр хийдэг штэ бид нар те шеэрлэл ингэсэн багт нөгөөт нь хүрээд ирэх шиг гоё. Хөөх чи мэдэрсэн байх штэ те тэрийг аваад өгсөн байна. Нэг бол линк ингээл шитгэхээр олсных нь скриншотуудыг харж байгаа баяр төгөхөр юу хэрэгтэй ингээд. Сая тэгэл ингээ ярьжсэн чинь нөгөө яг жинхэнэ эр хүн гэдэг чинь юу юм байна л да. Яг нас биеийн төрсөн хүний хилдгүүн мэдлээ гэдгийг би сая постноос харсан. Юунаас харсан чинь нэг пост хийсэн байгаа байхгүй. Тэгээд тэр постыг хараад ингээ сууч тэр хүүгээр амар бахарахгүй юу. Тэгсэн чинь өнөөдөр ингээ миний охины та анхных нь биений юм ирээд автобусны дотор юм байна. Ирээд ингээд төмөө өмгөх хүмүүс дунд ингээд нөгөө нэвтрээд ингээд бөө юм болцсон. Эмэгтэйний хамгийн хэцүү шүү дээ. Ингээд явж байхад танихгүй ч гэсэн цамцаа ингээд тайлж өгөөд гадуур ингээ ороод өгсөн тэр хүүд баярлаа. Мэд төстө жинхэнэ эр хүн шиг зан гаргасан бэлээ гингүүт би яг бодсон. Нас бол хамаагүй юм байна юусэн энд тийм. Гэтэл тэнд нас биеийн хүрсэн зөндөө л ирчүүд ч гэсэн зүгээр тоохгүй ингээ өнгөрч байгаа хүмүүс ч байгаа те. Гэтэл тэрийг мэдрээд ингээд цамцаа өгч яана гэдэг чинь тэр чинь сэжилж байгаа хүмүүс ч гэсэн байгаа шүү дээ. Байгаа айгуул автобусны дээр төмөн мянган хүн л явж байгаа шүү. Тэгээ тэр хүний постыг харчаад би хөө ер нь эр хүн гэдэг чинь ухамсар те. Тийм юм дээ. Тийм насандаа биш юм биш үү шүү дээ. Гэж бодсон. Таны хувьд? Миний хувьд болохоор эр хүн гэхээр одоо юу ч гэх юм. Одоо яг зарим хүмүүсийн хувьд нөгөө нэг тийм амар хүчтэй гэдэг ч юм уу тийм амар мөнгөтэй гэдэг ч юм уу хүссэн бүх юм авч өгөөл бэлгээр булаал ингээд хай хилдэггүй юм санагдав. Энэ миний л бодол шүү. Мэдээ зарим хүнд хэрэгцээ бол байгаа. Миний хувьд болохоор хамгийн нөгөө нэг юу гэдгийг тийм нэг тойлтцсан үе байдаг юм аа эмэгтэй хүнд нэг бүр гарц гаргалгаа байхгүй ч юм шиг бид тэрийг хөвчдөг үе гэдэг шүү дээ.
зүгээр уйлаад л юм. Гэтэ юу ч ярмааргүй. Би тэгээд ингээд гэж хэлмээргүй. Зүгээр яг тэр үед яасан үсэндээ уйлаад байгаа гэдэг юм уу те. Тэхгүйгээр хажууд байгаад нэг юм тайвшруулад уйлахад нь нэмж уйлуулаа те. Аргатаа л ингээд нэмж уйлуулаад тэгэл яг хажууд нь уухын төхүүлж өгөөд ч юм уу. Ингээд байж байвал их гоё юм. Тэр үйлдэл л надад амар хэрэгцээтэй юм санагдаад идэв. Зүгээр эсвэл заавал тэр хүнд би нэг тийм гомдлоо л те. Би ингэсэн чинь тэгээд гихгүйгээр харваж нэг ойлгомжтой үедэг шүү дээ. За энэ хүн нэг л биш байгаа юм байна да. Тэрийг л мэдэрчдэг байгаасай. Тэр л мэдэрчүүлэх гоё санагдав. Тэр их сэр ураг юм мэдэрдэг. Хүн тэнд угаасаа ойлгомжтой тий. Хямарцсан юу ч ярихгүй хоолойч идэхгүй орносоож босхгүй байх гэдэг чинь тэр хүн нэг бол биений өвдсөн байна, нэг бол сэтгэл санаагаар унтсан байна. Яа тийм үеинд байдаг шүү дээ. Тэр үед тэр хүний нөөлөг амар мэдрэг гарч ирэх болов гэж боддог шүү дээ. Тэр нь л одоо хамгийн гол нь хэрвээ тэгээд уйлж яхад чинь уйлж дуусталж аргаж байгаа эрэгтэй хүн бол үнэхээр хайртдаг эрэгтэй хүн. Энэ бол эрэгтэй хүн мөн гэж үзэж шүү дээ. Нийлээд хамт уйлждаг үл яг уу? Байж болно шүү дээ. Тийм уйлж болно шүү дээ. Гол нь тэрийг нөгөө үл тоохмоорг байгаа байхгүй тий. Тэнд нэг хайртай хүн гэдэг ч юм уу. За бай гэж бодоод нэг эмэгтэй хүн гэж хахад юу ч болоогүй юм шиг тэнд өөрийнхөө юм хийгээл те юу ч болоогүй юм шиг үл таагаал тэгэл ингээ явж яснаа. Тэгэл ослтгүй нэг хажууд нь бол яасан ингэж асуухгүй маа гэж ядаж хүн чинь твэрээд тийм ч юм байхгүй ингээ бураараа унтчихна гэж бол айгу утга болчих жоох байхгүй. Тийм. Ер нь жоохон хөлдөө байна л гэсэн үг шүү дээ. Хөлдөө байгаа мүү гэхдээ яг ингээд үнэхээр сэтгэл нь гарах байгаа мүү гэдэг би заримдаа ялгаж чаддаггүй шүү дээ. Харин мэдгүй те тэр мэдрэмж нь яадгийн заримдаа байгаад идэг. Заримдаа байхгүй ч юм өс шиг эрэгтэй хүмүүс байна байна. Дүүр ингээд хайр холоор яг өссөн орчноос шалтгаалдаг байж магадгүй л дээ тий. Ингээд тэр хүн ээж аав нь бас тийм гал халуун хайрын дунд ингээ байгаагүй тий өсөөгүй байжгаад тэгээд нэг тийм жоохон одоо бидний муухагаар ярьдаг хөлдөөд хүмүүс гэдэг тий. А гэхдээ тэр хүн нэрэл тэр тийм орчинд өсөөд тийм хайр дутуу өсөөд эмгтэн хүн хайрлж чаддаггүй бол үгүй яах вэ тэр 1000 буруутгаад яах юм бэ тийм үстэй тий тэр хүнээс 1000 хайр гуйгаад би яах юм бэ тийм үстэй. Тэгэхээр бол тэрийг бас нэг буруутаад байх хэрэггүй л би. Орчин бол яалч нөлөөлнө. Би одоо ингээл нөхөртөө өөрийгөө ингээ харьцуулаад харахаар манай нөхөр амар гоё рамаадаг, амар мэдрэмжтэй. Би хажууд нь зөөр ингээд нэг юм тис хөлдөөтэй зүгээр ингээд амар сони юмтай байхгүй юу? Хөлдөөд юмсан чи яагаад? Тийм хөлдөөд юмсан би яагаад байхгүй юу? Тэгээд ингээд юунаас болтгийг гэсэн чинь би эрэгтэй хүнийг яг яаж халамжлах хэвтэй юм? Эрэгтэй хүнд би ямар мэдрэмж өгөх хэвтэй юм? Гуниглаад байвал би эрэгтэй хүнийг яаж харагдах хэвтэй юм гэдгийг би мэдэхгүй л юм байгаа байхгүй юу? Яагаад гэхээр миний хажууд одоо бага насаас миний аав байгаагүй, би аав ээжийнхээ харилцааг хараагүй, ээж аавыг аргахыг би хараагүй тийм. Юусе би мэдэхгүй байгаа даа байхгүй. Тэрнээсээ өсөхгүй байгаа даа гол нь ш. Мэдэхгүй байгаа даа л аюу гол юм. Маа тод хэрэгчүүд ч гэсэн тийм яг тийм орчинд өссөн бол хайртай нь хайртай. Тэгэхээр тэрийг илэрхийлж чаддаггүй, гаргаж чаддаггүй, яах учраа олдоггүй. Тэгээ бүр ингээд яах учраа олохгүй болонготой тэрэндээ өөртөө шатаад таг болчдөг. Бүр ингээд таг болоод улам өөрийгөө хураагаад идээд хэлдэг гэж магадгүй. Одоо чиний хувьд эрэгтэй хүн одоо яг яавал тийм гоё бүр хайр хүрмээр үйлдэл жинхэнэ эр хүн юу яадаг. Надаа ерөөсөө ингээд багаас эхлүүлээд ийм эрэгтэй хүмүүсийг таалагддаг гэсэн. Би ч айгүй нэг тийм экстраверт төрлийн ингээл айгүй ашигчж ярьдаг ч юм уу те амар эмоцтой. Тэгэнгүүт яг миний хажууд маш тайван байдаг эрэгтэй. Тийм яг эсрэг одоо ингээд намайг орилж явал намуухан болгоо тайвшруулцдаг те. Ингээд эмгтэн хүн чинь байн галзууцлаатай юм шиг байгаад ахгүй штэ. Чи тайвширн те ядаж уйлж дууссан штэ. Тэр үстэй орилж дууссан штэ те. А тэгэхэд ядаж зүгээр ингээд хэрэг тэр хүн сонсохыг хүсв. Дугаа алтадраатай чиний үг тийм байна юм гэхээс илүүтэйгээр ингээд ясын ямар вэ? Одоо яах вэ хоёлоо? Одоо тэгчих юм уу? Одоо тэгчүүл тайвширх юм уу? Ингэчүүл тайвширчих юм уу? За ойлол. За ойлчих одоо тэгчих. За одоо тэгвэл одоо ингээд одоо гоё момттай мэдх юм уу? Одоо тэгэх юм өнөөрөө чи нэг тийм аав гэсэн тэрийг нь авах юм. Хэрвээ тэр хүний би мөнгөг нь мэдсээр гэж тийм нэгж байгаа бол яг хэрвээ тэгээ тайвшруулсан бол яах юм бэ? Хэрэггүй тий. Надад нь тийм аав гэдэг. Тайвширч штэ тий. Тэр чинь ингээд амьдралынхаа нөхцөл байдлыг мэдсээр ээжэж балаа юм шиг би тэгэж амар олон сая төгрөг юм агуулхад хүсэхгүй штэ тийм бидтэй. Тэгэхээр нэг тийм маш тайван гоё зөөлхөн эрэгтэй хүмүүс надад бол айгу таалагддаг.
Одоо манай чимбаг шиг чимбагыг сажгаар. Ер нь их намуухан шүү дээ чинь. Надад болохоор бас нэг айгүй гоё саяхан санагдсан төрсөн мэдрэмж. Ийм мэдрэмжтэй. Сая ч нөгөө 9 сар гээд нэг хэсэг машины хязгаарлалтай байсан шүү дээ. Би ингээд 7 хоногийн өдөр үзсэн гарахгүй. Тэгээд маань хүрдээр ингээд ажил яг хуваар нэг таардаг байхгүй хоёул өглөө 10-аас 26 гэж ажиллаад тэгээд ингээд өглөө битээр ингээд машин авахгүй өдөр ингээд шууд гэрээсээ гагаад ингээд парк донд ингээд алхдаг байхгүй. Тэгээд ингээд яг паркийн уртлын гарцаар гарах гээд гисэн чинь битээр ингээд хөтлөө явж исэн чинь би зүүн талд нь явж исэн байхгүй. Тэгсэн чинь яг ингээд гарц төхөөд ирсэн чинь намайг ингээд гар ингээд татангуудаа л хажуу талаа гаргасан. Би бүр ойлгоогүй. Тэгэл зам гараад замын яг голд нь очсон чи дахиад татаал нөгөө татгаар гэсэн. Өмнө тэгдэг байсан л та. Гэтэ яг ингээд саяхан мэдэрсэн аягүй гоё халуун байгаа мэдрэмж бол нэг юм би одоо уг нь бол тий нас биенд хүрсэн тэндээс машин ирж гинүү гэрлэн тохиог байсан ч гэсэндээ машин ирж гинүүгүй би хараал гарчих واخхой. Гэтэ ингээд миний хажуу талд ингээд намайг ийшин ч нэг гултчаал ийшин ч нэг чирээлдээ ингээд хамгаалаад ингээд юм жоохон хөтөлж явж байгаа юм шиг мэдрэмж надад төрөөд аягүй гоё нэг тийм нандин байсан гэх юм уу? Хамгаалагдсан мэдрэмж бүтэн утгаараа ингээ орчиж байгаа байхгүй. За энэ хүний хажууд байвал аюулгүй байх юм байна. Тэр мэдрэмж надад өстой гоёсан. Эмэгтэй хүмүүс ингээд нөхөр нь найз залуу айгүй халамжилдаг, амьдралдаа айгүй сэтгэл хангалуун байдаг, их гоё тайван юмд ханддаг. Энэ хандлага эрэгтэй хүнтэй амар холбоотой юм санагддаг. Энэ миний бодол шүү. Тэгээд ингээд тэр ингээд тийм эмэгтэй хүн бүр харааддаг. Мэдрэгддэг. Оо, айгүй гоё тайван амьдрд юм байна. Айгүй гоё халамжлуулдаг юм байна. Энэ хүн аяга угаахтаа хоолоо хийхдээ тий. Энэ хүн өр зэлтэй байсан ч хамаагүй маш гоё тайван байдаг юм байна. Энэ хүн яг жинхэнэ хайртайгаа ингээд сөүлмэт гэж ярьдаг шүү дээ тий. Учирсан байна гэ. Би бүр ингээд одоо нас яваад гэж байгаа юм уу яаж байгаа мэдрэгддэг юм. Бүр ингээд амар мэдрэгддэг болсон. Тэгээд юм уухай юм нь амар хатаархдаг юм билээ тийм эмэгтэй хүмүүс одоо тийм дутуу байгаад тахаар те ингээ хатаархдаг тэгэд эргээд тэр эрэгтэй залуу нь ямар юм бол харахыг хүсдэг юм билээ үедээж тэр чи сонирхоод байгаа юм биш шүү дээ те яг ирэмийн харилцаагаар сонирхоод байгаа юм биш хүн тийм үйл гаргаад ямар эрэгтэй хүн тийм хандлага гараад байгаа юм гэдгийг бас ингээд мэдхийг хүсдэг юм билээ тэгээ би зүгээр ингээд нөгөө яг зүгээр одоо би амьдралдаа ганц л одоо нөхөртэй гэж үзэж байгаа юм. Намайг ингээд амар нөхрөө магтаж ярьдаг. Манай нөхөр манай нөхөр агуулдаа л амьдарч байгаа гэдэг шиг. Юу л болоод манай нөхөр гэж яриад байгаа ингээд. Гэхдээ тэгээ одоо би ганцхан нөхөртэй юм чи ганцхан нөхөр өөр хэнийг ярих бай тээ. Манай чимбаах чи аяад тээ. Ойрхон байгаа юм ба. Одоо тэгээ ганцхан нөхөртэй юм чи ганцхан нөхрийн хол талаар ярил л да. Нэг тийм зүгээр түрүүн би нөгөө яг эсрэгээр нь ярьсан байхгүй хүн мэдхгүй юм чинь өссөн орчиндаа хүн хайрлуулж тасаагүй юм чинь гэдэг өөр төрөй жишээлээд ирсэн байхгүй. Гэхдээ манай нөхөр болохоор яг нэг тийм юу биш байхгүй. Аав нь их заллуу хатан нас орцсон. Тэгээ яг ингээд тийм зүйлийг харж өссөн хүн мөн үг биш байхгүй. Биш байхгүй. Тийм биш. Тэгсэн бүртлэнгөөсөө тэр хүнээс ингээд нэг юм амар гоо хайр ундраад идэг. Тэгэхээр би ингээд яг ингээд юу гэж бодох хэвээр мэдхээ болчиход байгаа байхгүй. Би өөр дээр ингээд бодохоор хүнд өссөн орч яалч нөлөөлд юм байна. Тэгээ ингээд тийм яг гоо хайранд өсөөг болохоор хүн хайрлах арга барилд суралцж ижил олж авна уу гэхээс биш энэ өгөгдсөн зүйл биш байт юм байна гэж бодох гэхлээр манай нөхөр эсрэгээр яваад идэх. Тэгэхээр бас ингэ амар сонь яг ингэ сэтгэлээс гардаг юм уу тэрийг ингэ хүн зориулдаг юм уу тэрэнд ингэ цаг зав гаргадаг юм уу гаргаж иж тийм болох юм уу сайн. Би тэ сэтгэлээс гардаг нь бас тодорхой байдаг баха. Тэр мундага би нэг ихчийн яриаг сонсчихсан байхгүй нөхрийгөө магтаж ярьж байгаа. Ер нь тэгэл хаа очисан газраа л ингээл нөхрөө магтаад байдаг эмэгтэй хүмүүс чинь бас амар хатуу ухаантай эмэгтэй хүн шүү дээ. Тэ ер нь би бол гэж боддог байхгүй айгүй хатуу ухаантай энэ чинь амьдралын бас нэг тийм тэ нэг юм гоё юм байна шүү дээ тэ. Тэгэнгүүт манай нөхөр ингээд намайг шоудад хитэн цагч орчсон хамаагүй өглөө нь миний өглөөний цаг орон банд төхөөлөд өгдөг. За энэ үнэн чи хийж болно, худлаа аач хийж болно. Гэхдээ тэр хүн тэрийг нэг удаа ч гэсэн мэдэрсэн. Авцсан эмэгтэй хүн тэрийг л үзэг. 1000 романтик кино үзээд тэгээд тэрнээсээ сэтвжүүлээ худлаа ярина гэж уухгүй штэ тий. Хүн чи ам ивлэхгүй үсттэй тий. Тэгээд нэг тиймэрхүү эмэгтэй ингээд сонсохоор нэг эрэгтэй хүн яаж эмэгтэй хүнийг ингээ хайрлаад байхаа мэддэг юм бэ? Ядч эмэгтэй хүн ингэж дараа нь найзуудтай ярина те. Эний чинь бас тэр хүн бодоод байна штэ те. Тийч тэр хүн чинь тийм гоё үйлдэл гаргахаар миний ихнэр найзууд нь гоё баярлан те. Миний ихнэр ингээд тийм миний айн тэгнэ гэд нэг юм гоё амьдралыг
мөнгөөр биш эсвэл ингээл нэг юм адал явдлаар биш те. За хайр байвал явандаа болно доо гэл ийм байдаг хэрэгтэй хүн айгүй гоё. Ойр орчин ч гэсэн байна л да. Байна. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээ мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. Манай ашигч жишээлбэл ингээл хайр л ирдэг штэ тий. Би нүдэндээ хайртай би харал дурлсан юм чи яд ингээд үгийг би айгу наснаас олон удаа сонсч байна. Тэгэл бодит яг ингээ хайрын жишээ гэхээр яг ашиг нүдийг чи хайр тий. Ингээд нүдийг чи ашиг яаж ингээд нүдийг чтэй хайрлцж чинь ингээл нэг юм арай нэг юм өөр яг эндээс хайр өндөртдөг жигнэсээ ингээд бүр мэддэг бүр ингээ өндөртөх нь өтгөө бүр хамтагтаад байдаг гэж нэг замаараад байдаг шүү дээ тий. Нэр үнэн тэрэн дээр өндөр яриад байгаа болохоос мөнгө орж ирдэг байхгүй юу? Тийм ээ. Нэр мөнгөтэй энэ ч юм үзсэн шүү дээ. Одоо юу гэдэг амьдралыг тгийс нь ингээд ихлүүлсэн хүмүүс учраас энэ дээр одоо юу гэдэг мөнгөтэй холбоотой юм шиг байхгүй. Яг л нөө сэтгэл тэр юмнууд нь явж идэг юм санагдав. Тэр энэ бол яг дурлал хайр гэдэг нэг болчиход. Гэтэ яг энэ хайрыг бас яг ингээ өгж байгаа хүн нь хамгийн эхлэнд эрэгтэй хүнээс. Тийм эрэгтэй хүн гэдэг чинь энэ ороод бүр ингээд бүр байглаасаа цаанаасаа тэ хайрлын халамжлалын нөмөр нөөлөг болъё гэдэг хамгаалал. Миний Монголын эрэгтэй ч сайхан залууч байна. Тийм мундаг шүү. Та наргүй болол одоо энэ бид нар нэрээ юу ч биш дээ. За нэг юм ярихаас өмнө нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулчихлаа. За. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Jameson брендийн витаминууд орж байгаа. Тэгээд улирал сүлэгдэж байна. Тархлаа амар унж байна. Гэр бүлийн гишүүн бүр зориулсан Jameson брендийн витаминыг авч бүгдээрээ хэрэглээрэй. Монгол MMX концерн оруулж ирж байгаа. Тэгээд маш олон витаминууд байгаа учраас та Jameson Mongolia гэдэг таагараа энэ нөгөө Jameson гэдэг нөө вискитэй хамт орчих гэдэг хүмүүс энэ Jameson бичлэг нь өөрлөлтөө тий хэлэхээр адилхан. Тийм гэр бүлийн гишүүн бүр зориулсан гэхээр мэдээж хүүхдэд арх зориулах юм шүү дээ тий. Витамин байна. Витамин байна шүү. Зүгээр нэг сая одоо бас л нэг хэсэг сошиалор шууглаа л та нэг Монгол эмэгтэй хүмүүс гадаад хүнтэй суулаа суусангүй барьсангүй гэл тэнгүүд ингээ хоёр хуваагддаг юм билэ. Яа ингээ хоёр хуваагдаад байгаа юм болоо гэдгсэн чинь нэг талд нь болохоор Монгол ирчүүд юу гэдгийг муу тий муухай ингээд одоо юу гэдгийг хайргүй халамжгүй юм болцсон учраас гадаад ирчүүдийг сонгож байна гэдэг ч юм уу. А нөгөө талдаа болохоор одоо юу гэдгийг дэлхий одоо тий хаана бол хаана бид нар очих юм одоо боломжтой болцсон. Ийм байна. Тэгэхээр цусаад цэвэр байлгаа гэдэг ч юм. За нөө цус мөснөл хэрүүл болж байгаа. Зүгээр би тэн дээрээс ингээ бодоод ингээд чахаар Монгол ирчүүд муу болоог баг. Тий дэлхийн хаан ч явж исэн тийм ээ. Монгол ирчүүд ч зөөр гадаад эмгтээчүүдтэй одоо гэр бүл болцсон зөндөлөдөг шүү дээ. Муу болоог баг. Зүгээр дэлхийн угаасаа хувьсаа өөрчлөгдөж байгаа. Одоо бидний аль ч бол аль ус руу очих боломжтой болцсон. Тий одоо соёлын ялгааг гардыг юм болоо. Одоо жишээ нь би одоо юу гэдэг багасаа л юм гадаадад өссөн ч юм уу ийм байвал угаасаа би монгол хүнтэй суухгүй л хэлгүй тий гадаад тэр орчинтой л илүү манайд одоо бидний Монголд байгаа учраас монгол ахуй руу ойрхон ч тийм монгол ирчүүдийн илүү их мэддэг учраас монгол ирчүүдтэйгээ суудаг баг тий тэнгууд нэг монгол ирчүүдийг магтаж байгаа гадаадын бүсгүүчүүд гэдэг ч юм уу тий хүүснөө ч юм ингээл нэг маш олон зүйл дээр монгол ирчүүд дандаа ингээд магтдаг чи ингэж гоё явдаг юм билээ л тий тэр нь юу ингээд ихээр ямар ч юмд тууштай гэдэг жаа байхгүй нэг ажил хийлээ гэхэд те заавал ард нь гартай те дээрээс нь тэндээ бусад одоо орны ирчүүдийг бодвол амжилтанд хүрэхтэй илүү урдан байдаг гинэ. Ирчүүд ингэдэг гиндэ гэдэг ч юм уу те. Өндөр шалмгаа бас байдаг. Тийм одоо жишээ нь ингээл ялангуяа нөө манай Монгол залуучууд чинь гадаад очихоор одоо тоогооч болдог штэ те. Тэгээд тоогооч чинь шууд тоогооч болдгоо мэй л та. Бэлтгэгчээс нь эхлэх юм. Үнийг болоод тэр ресторанд угаагчаас нь эхэлдэг гинэ. Тэгээл ингээл хажууд нь суурсаар нэг жилийн дотор тэр рестораныхаа тоогооч нь болцсон байгаа чинь. Тэр чинь тэр баг боломжгүй байдаг ч юм уу те. Үний итгэх хүлээл гэх тал дээр хүлээх тал дээр гэдэг ч юм энэ дээрээ бас амар лаг гэж байгаа. Тэг мэдээж хүний олон дотор сайн мал байгаа штэ. Тэгээд дараагийнх нь юм юу ингэ гэсэн чинь Монгол ирчүүд яг амар романтик бол биш. Тийм угаасаа цаанаас өгөгдлэн л тийм юм шиг байна. Амар романтик биш. Тэгтээ мэдрэмжтэй. Дайчин лээ. Тийм нэг юм дайчин. Юу гэдгийг иршүүд чанар нэх гэх юм уу? Баатарлаг чанар нэх юм шиг байгаа. Тийм нэлээ өндөртэй. Бид нар чинь дайч арт хүмүүс шүү дээ. Тийм. Тийм болохоор одоо нөгөө тэдний үед нэг романтик гингүүд их тийм ялцаасан голох шиг санагдаад тийм шиг заас ядаргаа гэд уулын дотроо хүсээд байдаг те нэг тийм гоё юм хүсвэл одоо юу гэдэг их нэртэйгээ цэцэг барайл орчихсаслаа. Юу гэдэг ч юм дэ те өндөр ямар нэгэн баяр биш юм чи. За юу гэдэг ч бодож тийм. Гэт ингэдэг ч юм уу. Заавал баяр өслөр цэцэг хүүнгээд ойлгодог ч юм уу. За нэг нэртэйний дотор уцаа аваад орчих. За лайлаа. Энэ одоо намаагаас юу гэдэг ч бодож. Өмнө нөгөө хийгээгүй үйлдэл хийх гэхээр
тэр нэг зураасаа давж чаддгүй нэг юм байдаг гэсэн. Тэрэн дээр нь бид нар яаж тэр гоё чанарыг гаргаж ирэх юм гэхээр магтах л ёстой болдог юм ерөөсөн. Миний арчим энэ шүү дээ. Миний арчим гоё шүү дээ. Одоо юу гэж нийлээд байгаа те тэр магтаалыг яг гоё тунгийн тааруулаад гэтээ нэг худлаа хэлж болохгүй. Тийм үнэхээр биш багт нь шал худлаа юм ингээд ингэ чинь цаа юу вэ гэдэг ингэ боддог гэсэн. Тэгэхээр яг гоё тэрийг тааруулаад би хэрвээ хүсэж байв шүү дээ. Би цэцэг авмаар байвал би цэцэг авъя өвөө гэж хэлэхгүйгээр тэрийг яаж нөхөртөө ойлгуулах вэ те. Тэгээд бас нэг ухаан л яваад яг нөгөө бид нар болохоор нөгөө нэг шатрын газар дам нөгөөд байгаа байхгүй те. Тэрнийхээ тунг тааруулна гэдэг чинь амар юм шиг баамаа. Надад болохоор ингэж санагддгийг зүгээр энийг миний бодол шүү дээ. Халамж тэгээд хариуцлага хоёроо ялгахчвал Яг үнэ. аюу сайн голдролдоо явах юм санагдаад байдаг байхгүй юу? Хайр чинь арай өөртөө те халамж чинь тэгээ дээрэс нь хариуцлага гэдэг бол бид нар ч гэсэн ингээл одоо юу гэдгийг одоо ингээ хоцрогдоол ингээл байршлан солигдоол эсвэл ингээл заавал бит хоёр ингээл хоорондоо уймаа хуваач хийх ёстой тий яхаараа намайг эрт ирсэн байхад чи орой хоолоо идсэн байх ёсгүй тий нэг тиймэрхүү юм бол биш зүгээр л халамж хариуцлага гэд нөгөө ингээд цаанд өгөгдсөн юм байгаа штэ тий жишээлбэл ингээд цэгийн нөхөр ингээд энэ талтаа гаргаад энэ талтаа энэ чинь хариуцлах юм энэ хүн аваа суудсан юм чинь чамайг аюулгүй байлгаж штэ тий энэ чинь л эргээл ингээд бяцхан хариуцлагууд өөрийн мэдлгүй гарч ирж байгаа штэ тий тэгэл энэ чинь ингээд хариуцлага хайр хоёр нэгдчихэж байгаа үстэй хариуцлага үрчиж чинь дээрэс нь халамжиж чинь хайрлж чинь ингээл ялахчвал яг томоор задлаад явбал энэ хэрүүл юм болчихно л тий яг л нөө яг томоор задлаад ярьчвал тэгэхээр нэг юм яг подтексттэй шидлээ энэ үгийг Уусаа манай бүсгүүчд бичгүүлүүд ирчүүч гэсэн бид нар яагаад ойлголцохгүй байгаа юм бэ? Яагаад энэ хайр халамж гэдэг юм дээр бид нар нэ хийх юм хүсээд байгаа юм шиг тийм магадгүй нөгөө их үглээд идэх болохоор амар төвхтэй санагддаг гэж боддог. Тэгээд өгөөч ингээд өгөөч энэ нь амар төвхтэй санагдаад хүлээж авахд хэцүү нэ хийх юм хүсээд байгаа юм санагддаг гэж магадгүй л яаж ойлголцох юм та нартай тийм ирчүүчдээ яаж ойлголцмаар юм? Яавал бидний хүсээд байгаа юм хийж өгөх гэдэг. Одоо жишээ нь чики ир хүн гэл тэгэнгүүт чинь заавал тэр нь те нэг тийм амираа 200 илбэл юм өргөөл те гүүгээд хашилгүй штэ зүгээр одоо жишээ нь юу яадаг штэ зам мамаар гарч байгаа л би бол тэгж боддог байхгүй ингээл гэрлөөгөө орой ингээл ээж л басан хүмүүс ч орой болохоор гэрлөөгөө нэг хүнсээ чирээлгээд хоёр тортой юм ингээл барайл явдаг штэ тэгээл дотроо ингээ боддог хажуугаар зүрөөл ингээ явж залуучуудыг зүгээр боддгийг нэг тортой өргөөд дөхүүлээд өгөөсэй гэж боддог байхгүй зүгээр яг тэр хүмүүс дотроо ч гэсэн түүлээд өгчих юмсан гэж бодож байгаа ч гэсэн ямар нэг юм дээр хаалт хүсэл болдгоо гэж магадгүй л дээ. Би бол тэгж боддог. Йоо ингээд нэг жохон ч гэсэн таван алхам ч гэсэн те аль хүртэл явах гэдэг. За би энэ хүртэл явнаа ийшээ ингээд хүлээд өгье. Нэг тийм ингээд үнэхээр дааж ядаад явж байгаа юм битүү мэдрэгддэг шүү дээ те нэг тэгэл ээж нь бас энэ хоёр тортой юм чирээлэн явж байгаа. Тэгтэл хажуугаар нь зүгээр явж байгаа нэг хүн. За би чамаа нэг жохон хүлээд өгье. Гэвэл энэ өөр амар гоё хүртэл. Тэр бис гэхдээ амар аз жаргалтай орно шүү дээ. Гэхдээ эртөө хүн тэгвэл бас явах хандарж ингээ бодчихгүй дээ бас айх имэх юм бас байгаа л ахaltaа. Магадгүй дотроо юу чи дотроо амар романтик юм боддог штэ тий. Чи цэгийн ямар вэ ер нь энэ тал дээр? Гэхдээ нэг тийм амар би ч ер нь жоохон хүлтэй байгаа штэ. Тэгээд яг ингээ нөгөө нөхөртэй болсны дараа хүн арай илүү зөөлрөөд арай жоохон өөрийгөө эмгтэй гэдэг утгаар нь харж эхэлдэг юм билий хөндлөнгийнүүдээр гэх юм уу. Тэгээд ингээ нэг юм жоохон зөөлрөөд тэгээ яг үнэндээ нэг юм жижиг сажиг үйлдэлүүд бол айгу гоё тунган тааруулвал гэхдээ түрүү нөгөө ярьсан шүү дээ манай Монгол эрэгтэйчүүд амын хийсэн мэдрэмжтэй болохоос биш романтик биш гэх. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нюанс нь зөрөөд идэг баг. Тэр эрэгтэй хүн л гэсэндээ өргөж өгөхийг хүсэж байгаа. Энэ эмэгтэй өргүүлэхийг хүсэж байгаа. Гэхдээ энэ намайг юугээд бодчих бол харин тийм. Энэ надаас айж хулуу гэдэг нэг юм. Энэ нюансыг эрэгтэй эмэгтэй хүмүүс айгуу сайн тохируулж чаддгүй байх. Магадгүй манай монголчууд тохируулж сураагүй тийм соёлд нь шингээгүй байх. Ямар сандалыг тийм онгой яддаг өстэй. Онгойч явах хавд тэр болсон л явдал юм шиг байгаа юм л та. Орой ингээд ганцаар явж байгаа эмэгтэй хүний ард гарч явах шиг амар юм байдгүй гэж ирчүүд идэх байхгүй. Тэг яад ингээд тэгэхээр уул нь эргэж харагддаг. Эргэж байн гэж нэг харахаас гадна уул нь тэр залуу тэр бодо бүсгүй хоёрох ч юм уу нэг байр байж болно. Нэг бол ойролцоо байж болно. Тэг ингээд нөгөө нэг айлгахгүй гэдэг айдас байдаг гэсэн ирчүүдэд. Яана нөгөө ганцаар явж байгаа эмэгтэй хүний араас жоохон хурд явж байгаа нөгөөд нь хурдаа нэмээд унт гэсэн. Уул нь хансаад ч юм уу тэг ингээд явах боломжтой. Гэхдээ айлгахгүй гэдэг үднээс болж өгвөл хойно нь хоцордог ч юм уу яг ингээд гэдэг аахгүй.
Харин тэгээд энэ нэг нюансыг бай тийм шиг таарах юм баха. Хаалга хамгаалгаж өгдөг залуучууд гоё тий. Тийм шүү дээ. Та юу одоо яг аргүйхын ихнэр хэрэг сонсол ойлгох бах л та. Аргүйх ямар ч эмэгтэй үнд хаалга болгож. Тэг. Тий. Яг ингээд хаалга онгоолгосон ингэж яадаг. Энэ гэхдээ джентльмен эрэгтэй хүний зан гэсэн. За энэс болоод би нэг юм асууя. Та хоёр джентльмен эрэгтэй хүнтэй суух уу? Та хоёрын хувьд джентльмен эрэгтэй хүн гэж яг юу? Би л өөрийгөө суудсан гэж боддог. Суудсан гэж боддог. Одоо яхаа болцсон л доо гэхгүй юу. Эхлээд тийм гэнтгээс авахгүй юу. бас ингэж Жаахан юм шидэд штэ болцсон л доо гэж болоо штэ. болмооргүй л нээсэн юм ба. Харин болмооргүй л байсан. Өмнө ингээд нөгөө битэр яг ингээд болсож малцаагаал тэгэл ингээд хамт амьдрал амар гоё яг ингээд халуун байхад өглөө ингээ ажил хөргөж өгнө. Тэгээ орой заавал ажлаас авдаг гэсэн аахгүй. Би 16 цаг гээл тарахад яг ажлын гадаа ингээ хэлж идэх заримдаа нэг 5-10 минут хоцрохоор бол тэрийгэ хэлждэг. Тэгээ гараад иргээд би ингээ гарахаар CU-гээс ингээд нэг юм 2 цэцэргэн ч юм уу өвлийн цацтай авцсан. 100 бол ингээд юм 2 ундаа авцсан. Тэгээд машиныхаа гадаа намайг хүлээж идэх гэсэн аахгүй. Тэгээ ингээд Одоо дотор тэгээ ингээд твэрчээд тэгээ ингээд Чи буцаад одоо машинаас гараа. болоогүй. твэрлчээд тэгээд хоёр тишээ машиндаа суудаг гэсэн аахгүй. Хоёр хаалгаараа. Чохон Тий. Одоо дотроо сууж идэг болцсон юм байна тий. дотроо чи хоёр цэцэргэнтэй суудаг болсон байна. Гадаана биш. Тий. Одоо дотроо хоёр цонтаа суудаг гэсэн мэлээ. Тийм мэтэн тэгэхээр ингээд яг ингээд тийм гоё романтик үллэгээд дандаа байж Насаараа байна гэж боддог автаа шүү. Энэ эмэгтэйний өөрсдийг нь алтай юм да. Тэр хаалтаа. Тэр нөгөө анх ингээд найрж авах үеийнх нь тэр одоо хандлага юу гэдэг нь те тэр чинь бол эртөө хам гоё юм гаргацсан байдаг гэж байгаа байхгүй. Байж болох бүхэл юм бай. Тэр хүний өөр юм бодлохын тулд ч те байж болох. Гэхдээ ч хамгийн гоё юм гэсэн лээ тийм. Тэгдэг бах уу. Адаглал гоё хувцлан дээр тэр хүндээ зөриулдэг байсан бол одоо нэг тас ас гэл ингээд байж байгаа шүү дээ. Байнга л тэгэл ваксанд ордог гэсэн. Харин тийм. Угаасаа энэ чинь нөгөө нэг басарын эффект буюу honeymoon эффект. Honeymoon эффект, Тийм. Энэ чинь тухайн хүмүүсийн зан характераас хамаарад 3 сараас 3 жилийн турш үргэлжиж болдог зүйл гэдэг байгаа байхгүй. Энэ эффект нь юу гэлээд байгаа юм гэхээр би биндээ дурлцсан. Тэгээ тэр дурлцсан сэтгэлээрээ нэг юм амар гоё агаар дээр хөвж тиймхгийн яриагаар бол Хөөсөрж. орчлон ертөнц ингээ ягаарч харагдаж Оршихуйн тэр чандад хурж тийм ингэж ягаарч харагдаж ингэж явж хагаад тэгээ ингээд ааж угаарч яж болно эсвэл нэг өдөр гинт хөөс хагарч агач юм шиг байж болно зүгээр ингээд энэ басрын эффект дуустдаг байгаа байхгүй а бид нар магадгүй зарим ихтэйч байж магадгүй ер нь хүмүүс энийг дуусахгүй юм шиг ихэндээ сандаг би тийм. Окей. хүмүүс дуусчихаа хайр нь хайцсан болоо гэж ингэж амар нэг тийм зөрчилд ордог Хүүхнүүд үгүй ер нь мас хүүхнүүд ах. баргуу Тийм. Нөгөө анх байсан тэр үйлдэлээ насан туршдаа байна гэд ботчдөг байхгүй. Тэгэнгүүтээ одоо тэр надад хөөс нь буу штэ. Буугаад ахав амьдрал руугаа ормоор штэ. Тэгэнгүүт нөгөө нэг үйлдэлүүд нь энэ нэг ийм байсан тэр нь ачиж. Энэ нэг тэгжсэн да. Энэ нэг ийм байсан да. Юу вэ? Надад ингээ хэлдэг байсан болчих юм бах та. Юмуд яага буруу харж байна. Яг л тийм. Нөө анх энэ надад хайрг болсон юм бах та гэдэг зурчил эндээс үүсдэг байхгүй. Тэнгүүд эрэгтэй хүн болохоор жишээ нь хайртай тэнгүүд арай том юм бод амьдралаа тий ирээдүгөө. Тэнгүүд бид нар яг өмнөхийн энэ надтай ингэдэг байсан. Одоо энэ хайрг болсон юм бах та гэж бодож ирснээс нөгөө хайртай мөн биш гэдэг Таны зурчил үед тэгээд одоо яг джентльмен эрэгтэй хүн гэж яг за нэг үгээр шууд тодорхойлол. Джентльмен эрэгтэй хүн гэвэл штэ. За ерөөсөө л сайн сонсогч хүнийг хэлэх баг. Миний хувьд бол сайн сонсдгүй хүн байх хэрэгтэй. Тэндээс сонсоод ойлгоод окей. Энэ хүн юу хүсэж байгаа юм тэрийг. Тэгээд нөгөө яриад байгаа юм сонсохгүй бол угаасаа миний хүсэж байгааг ойлгохгүй шүү дээ. Тийм. Сайн сонсдог хүн хэрэгтэй. миний бодлоор джентльмен бол эсэргээрээ сайн ярьдаг хүн хэл. Би өөрөө нөгөө сонсдог төрлийн хүн болохоор Тийм яриа. би сонсдог төрлийн хүн болохоор яриулахыг амар хүсдэг. Би нөгөө ер нь би ярихаас өдөөтэй сонсох нь арай давмгаа байхгүй миний хувьд. Тэр нь арай амар идэг гэх юм уу. Тэгээд өөрөө ингэж сонсох гээд байхад тэр нөгөө нэг яриан байхгүй. Тэгээ өөрөө угаасаа ярьдгүй төрлийн хүнд чинь ингээд юм ярьдгүй хүн таарч байгаа бол амар зовлонтой. Харин миний хувьд надад тохирох джентльмен гэх юм бол би ярьдаг хэрэгтэй үнийг хэлэх юм билээ. Амар сайн ярьдаг. Надад яг джентльмен гэвэл чиглүүлдэг. Бүх юмыг ингээд чиглүүлдэг эрэгтэй хүнийг джентльмен тий удирдахч бүх ингээд массыг өөртөө хамруулж чаддаг. Өөр дээрээ бүх ингээд агаарыг ингээд авчирчдаг тий. Тэнд хичнээн ингээд гоё царайлаг залуу юм ярьсан ч гэсэн бүх ингээд нэг юм
юм харизмаараа дарж чадсан дардаг те эрэгтэй хүнийг цаанаалхий. Би джентльмен эрэгтэй хүнтэй бол суухгүй. Яад гэвэл одоо ингээд нэг хоёр хүний ингээд энерги ирүүлсэн. Авталцах би яж ил нөгөө яг ийм гал ийм суйртай хүн тэр хүн бас гал байгаа даа штэ тий. Одоо жишээлбэл Арслангийн ордны эрэгтэй хүмүүс байна. Тийм штэ. Хилэнцгийн ордны эрэгтэй хүмүүс байна. Нэг гал ордны нэг ийм амар тий. Би яагаад гэдэг вэхээр бүр миний хамаг энерги байхгүй болчихдог байхгүй. Йоо, хилэнцэг өнөө шүү. Бүр ингээ энерги бүр байхгүй болчих. Би ч амар энергитэй амар ингэж байдаг бүр ингээ хонь. За яг энэ чигшгээл юм сууж ин яг ингээл би өстө төвчихгүй юм лээ. Яаж төвчихгүй юм бэлээ. Тийм болохоор эсрэгээр нөгөө нэг яагаад ч тайван дөлгөөхөн тэнд лүүсэр байсан ч лүүсэр хэрэгтэй байсан ч хамаагүй байхгүй тий. Тэр миний арай тэгээд тэгсгээд ойлж байна. Одоо хэзээ ойлд тусгах хоолоо гарч хоол идэв гэдэг. тий тайванд ажидаг. Нөгөө эсрэгцлийн хэрэгтэй юм шиг байна. Тий. Ер нь тэгжиж нөгөө заяаны ханууд болдог байх. Сүүлмэтэй дөө. Тий. Угаасаа нэг ижил төрлийн хоёр хүн гэртэй байна. Одоо хоёулаа юм өдөр төрлийн хоёр хүн бол та карьер өгвөл халаан болоод дуусна үстэй. Тинчний карьер хүмүүр, эндчний карьер хүмүүр санагдал амар хэцүү байх. Гэтэл юм 250 хүн байлгүй. Дундаас нь юм гарахгүй те. Болно доо гэж хоёулаа ингэж байлаас хэцүү. Хоёр гал хүн дундаас ч гал гарна үстэй. Тэгэхээр нэг юм зөөлөлдөг. Тэгээ бид нар ярьдаг шүү. Яаж яваад энэ хоёр суудсан юм бол гэдэг хүмүүс байгаа байдаг шүү. Тэг чи хоорондоо амар тохирдог юм хүмүүс байгаа байхгүй. Нэг нэгнийхээ занг мэддэг, тэгээ дардаг, зөөлөлдөг, нэг бол хасаадаг, нэг юм. Одоо ингээд за Бигийн саяны ярианаас нөгөө эрэгтэйчүүд ингээд амар гоё эмэгтэй хүн харж байгаа. Тэгээ хамгийн сайн эмэгтэйтэй суудаг, сайхантай нь сайнтай суудаг гэдэг байна шүү дээ. Яг тэглэр сая ярьж иржсэн аа. Би тэрнээ суухгүй юм шүү. Үгүй би ч джентльмен залуутаас байхгүй. За миний суух гээд байгаа хүн гэхээр одоо сонсдог ойлгодог хүн гэсэн. Яг джентльмен залуутай бол би бас суух. Тэр джентльмен залуу чинь нэрээ жигнэсээ тэр нөгөө чимээгөө дуугуу хөлцөнгөө эмэгтэйтэй суудаг. Харин ёстой л тийх байх нөгөө гоё ингээд араас нэг дэмжиж өгдөг тий. За миний харьцтай амжилт төсөй гэл ингээд таар чинь ер нь хэр орд сонирхдаг лээ. би ч амар шүү дээ. Тэг нэг сонирхдаг. Би ч орд жилээр өөрөө нөгөө яадаг болохоор. Аха, нэг амар ихтэйдгүй гэхдээ зүгээр ингээд хаана таарлаад ингээд нэг хардаг штэ тий. Ер нь хамтай л юм шиг санагддаг. Хамтай амьдаад шүү. Би одоо хэдүүлээ яг хаа дараагийн сэдв зүгээр яг сайн ороод ирлээ л дээ. Хэдүүлээ яг зурхаан тий. Зурхаан ордны эрэгтэй хүмүүс ямар сайн характер байдгүй тий. Үгүй сонир шүү дээ. Хамгийн ихний судалгаа чи одоо энэ манай энэ дөрвөн залуу байна тий. Тийм дөрвөн залуу байна. Яа өөр ордны ордын. За тэгэнгүүтээ одоо Темкагийн ордны эрэгтэй өөдөө Темкаг л ярил л да тий. За юуны характертай ингээд таарч байна таарахгүй байна уу гэл тий. Тэр чинь зөө таарна гэсэн үг биш. тэгэнгүүт битээр одоо ямар ч эртөө ярьж олно шүү дээ тий. Тэгэнгүүт энэ дээр дөрөөлөд би нэг юм ярьчих заяа. Энэ нөгөө одоо ингээд soulmate гэл сүрхэл англиар яриад байгаа болохоос биш. Энэ нөгөө нэг одоо одон орон ч юм уу эсвэл ингээд нэг юм зурхаа сонирхдаг хүмүүстэй болвол spiritual юм сонирхдаг хүмүүстэй бол ихэр дүүлийн харилцаа гэж ярьдаг гинэ. Сүнслэг юм сонирхдаг. Тийм сүнслэг юм сонирхдаг хүмүүс бол нэг тийм ихэр дүүлийн харилцаа хүмүүс ингээд айгүй чухалчилдаг. Одоо бүр айгүй хүмүүс судалдаг болсон. Тэр ихэр дөлөө айдаг болсон. Ихэр дүүлд ихэр сүнс ч тий ихэр сүнс гээл заа. Бүр ингээд тэр хүнд ингээд бүр 3 удаа таардаг гэж байгаа ш тэр нь учирцсан ч байдаг, тэнцсэн ч явж байгаа байдаг. Төрөөч хөөч байж тий төрөөч хөөч гадаадд ч явж идэг гэж байгаа. Ашгүй ямар ч юм таарсан юм байна. Тий ингээд тэр чинь хаяа ингээд хөвтөж байхдаа ингээл бас намайг ингээл хайгаа явж байгаа миний ихэр дөлөөс хин хаа нэг хөвтчихл байгаа даа гэж бодлоо гэдэг байхгүй. Тэгэхээр дараагийн нэвтрүүлэг баг ийм сэдв ярьж болох л юм. Сонирхол нэмдэ сонирхож байвал. Одоо яг энэ талын сонирхол комментээр бичээрэй. Сонирхож байвал хүмүүс их сонирхдаг баха. Ирчүүдээс илүү бүсгүүчүүд энэ талыг илүү сонирхдаг болов. Тараа үзэр айгу нөгөө нэг яадаг штэ нэг юм сонирхдаг. Тэгээ тараа заримдаа ингээд мэргэлдэг өөрийгөө яг хуу санагч магадгүй л дээ гэхдээ яг миний сонирхол чинь тий. Тэгээд энэ дээр коммент ингээл уншин штэ тий. Хөвчлэн бас эрэхтэн байж шүү. Харин тийм сонирхдаг юм байдаг шүү. Тийм айгүй нэг тийм тэр хүмүүсийг би зөөлөх хэрэгтэй үс байгаа байхгүй гэж бодоод идэгий. Нэг тийм амар амбицгүй тий. Нэг тийм бас л нэг юм нэгний хайраа сүнслэг юм дуртай яах. юм дуртай нэг тийм. Тэр чинь бас гоё штэ. Тийм л юм. Тэгээд ирчүүдийг яг Монгол ирчүүдээ магтана гэвэл зөндөө юм байгаа штэ тийм ээ. Маш олон юм байгаа. Гэтэ магтах гэхээсээ илүүтэйгээр гурвалж өнөдөр бодит байдлыг л ярьлаа штэ. Гурван талаас тий. Яг юу хүсдэг юм бэ? Мэгтэй үнчтэй. Яг хүсэл нь бүгд өөр баг. Гэтэл ер нь маасан л хайр
халамж, ойлголцол, ярилцах тийм л юм. Эмэгтэйчүүдийг ингээд уулзчаад юу ярьдаг бол та нар гоё хов бацчаад ирсэн үү гээл нэг тэгж асуудаг штэ тий. Бид нар яг ийм л юм ярьдаг. Бодит байгаа байдлаа ярьж тэрнээсээ дүгнэлт хийж тэгээд тэрний энэний амьдрал юм байгаа маань тэрний нөхөр ингэж хайрлах юм байна гэ тий. Эсвэл би өөр дээрээ авч нэг тусах нь өрөөл дээр нэг болж тусах нь уйлж байгаа нэгнээ аргадна тий. Баярлж байгаа нэгнээ жоохон дарнаас. Тийм за гэл Тий. За одоо маялаад гараа тарах гэдэг шүү. Тэндэл итэм багтчихлаа. Хүний л зам шүү. Тий, хүний л зам юм чинь тий. За. Өнөөдөртөө ингээд өндөрлөө тий. Энд тэгээд цувралаар үргэлжлээд явна уу? Манайхан тэгээд гоё комент хэсэг бичээрэй. Тэр танд яавал тийм ээ? Бүсгүүчүүд юу? Танд яавал гоё юм бэ? Жинхэнэ эр хүн гэдэг нь одоо ямар үйлдэл гаргавал их гоё санагддгийг. Ирчүүдийн үед яагаад бид нартэй ойлголцохгүй байгаа юм бэ тий? Тэрийг баг зэрэг ойлгуулад ингээ өгөөрэй. Харилцсан адилхан би бинийг ойлгоод би бинийг гоё харьлаа л та. Тийм гоё нөгөө төрүүчийн дугаарыг ингээд манай бүсгүүчүүд аягүй сонсоод өө ямар гоё юм бэ яг ингээд найзуудаараа сууж байгаа юм шиг гэдгсэн мөлий. Тэгээд өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор ингээд гоё хайж явдаг өсөж явдаг хэрэгтэй үнийг комментээр бичвэл нөгөө ихэр дүүлж орж ирээд тийм би нэг олгоч юм билүү бас тийм шүү дээ тийм шүү дээ яг хайдаг бүсгүүдийг бичсэн ч байх юм бэл тийм хайдаг залуу магадгүй бас ингээд би биний ойлгохгүй байвал эмэгтэйчүүд хоорондоо ингэж ярьдэн штэ чи найзуудтайгаа юу яриад байдгийг гэвэл бид нэр яг ийм ярьдаг гэж цуг бас сонсч болно тий нэг айгүй хүлээцтэй эрэхтэй мундаг залуу бол сонсон штэ цуг анзаарны сонсъё тий хүлээцгүйсэн ч гэсэндээ сонсон штэ. Яг юу ярьдгийг нүүр сонирн гэж боддог. Хүүхнүүд уулзахаараа юу ярьдгийг бид гурч аягүй сонирхолтой юм байна. Тийм байна. За дараагийнхаа дугаараар Иргэн Баяртайгаар уулзцгаая. Дүрээд өндөрлөх төр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Жемсэн Канадын алдарт гэр бүлийн гишүүн бүрт зориулсан витамин хамтран ажиллаа. Баярлалаа. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээ мэдэр. Жемсэн Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. Харин бид гурав ингээ халахаараа яг халчаад байна.